За явууцхан та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр 1988 оны 3 сарын 16-нд Калифорни мужийн Лос Анжелес хотод төрсөн Жине Айко Фуру Чиламбо гэдэг одоо бидний мэддэг Жине Айко гэдэг энэ рэпер болон сингерийн дуусан Triggered гэдэг дуу сонгож авч орчуулахаар болсон юм а. Тэгээ яагаад сонгож авсан бэ гэхээр үзэгчдээс ус ийм комплейнт ирээд дандаа юмтай мөнгө төрөх хөх бүкс эд хөрөнгөө гайхуулсан машин тэрэг гайхуулсан харт тамхи дуусан ийм хипхоп дуу орчуулад ахаар те энэс өөдөж байна нэг тийм бэк сторитой ийм гоё дуу орчуулаач гэж комплейн ирсэн. Тэгээд тэрний дагуу энэ дуу сонгож аваа бас дээрээс нэмэгтэй рэперүүдээр авч байгаа болохоор тэгээд нэмэгтэй рэперийн дуусан дуу сонгоод авсан юм а. Тэгээд одоо бүгдээрээ дуугаа сонсоод видео эхлүүлье. Figure, you were the trigger. You brought me to an obstructive view when you knew the picture was bigger. Who am I kidding? Knew from the beginning you'd ruin everything. You do it every time. You are my enemy. You are no friend of mine, motherfucker. За саяны орж ирсэн нь бол нэгдүгээр бадаг байгаа. Тэгээ дуу л ерөнхийдөө дөрвөн бадагтай, нэг дахилттай, нэг аутротой жоохон удаан видео болж магадгүй. За тэгээ орчуулъя эхлэе. Go figure you were the trigger гэхээр за энэ go figure гэдэг үг нь юу юм бэ? Энэ болохоор холбоос үг. Тэгээд холбож орохороо ямар утга илэрхийлдэг вэ гэхээр ямар нэгэн хүнтэй, ямарваа нэг amazing or incredible тийм гоё ямар нэгэн зүйл одоо мэдрээ тэрийг express хийхдээ хэлдэг тийм үг юм гинэ. Тэгээд you were the trigger гэхээр яг хав тий чи бол trigger нь байсан. Тэгээд trigger гэдэг чинь болохоор үндсэн үгнийх нь утга нь одоо бууны гох мохтой одоо ямар нэг юмыг trigger хийж одоо хөндөж одоо юмыг хөдөлгөх ч юм уу тий үйл үгэн тэгэж бас орж болох тийм утгатай өгчтэй. Тэгэхээр юу word trigger гэхээр тий чамаас олж тийм миний юм хөдөлсөн тэр юм миний юмыг хөдөлгсөн шалтгаан чи байсан гэдэг утгатай. Тэгээ you brought me to an obstructive view when you know the picture was bigger гэхээр you brought me obstructed view тэгээ abstract гэдэг үгний үндс нь болохоор ямар нэг юм хааж боох тий одоо ямар нэг юм хэмжээ хязгаартай лимиттэй байх гэсэн утгатай. Тэгэхээр чи болохоор намайг юм хязгаарлал мөднүүл юм лимиттэй юм view аваачиж ирсэн. Тэгээд чи уул энэ ерөнхий бүх болж байгаа том процессыг мэдчихсэн хэрнээ намайг юм жижиг юм аваачсан гэдээ хоёр дахь мөртөгөө нийлээд яавал тийм you know the picture was bigger гэдэг нь тийм утгатай л орж байгаа юм байлээ. Яг цаад энэ хоёр утгыг хилээд байгаа цаад нь болохоор тий чи намайг чи мэдсээрэж намайг ингээд ийм юмд боож хавчаад ингээд ийм болгосон гэсэн утгатай юм яваад байгаа шүү. Тэгээ хүн маа кэр new from the beginning гэхээр тэгээ хинтээ тоглоод байгаа юм бэ? Би одоо хэнийг тоглоод байгаа юм бэ? Тэгээ new from the beginning гэхээр аль эртнээс би нэг мэдчихсэн you ruin everything you do it every time. Тэгэхээр тий чи бүх юмыг те ингэж бүснүүлж бодоо олгож ингэ самардгаа you ruin гэдэг чинь тийм үг шүү дээ. You do it every time чи энийг дандаа байнга хийдэг. You're my enemy you are no friend of my motherfucker. Тэ чи бол миний дайсан чи бол миний найз биш ээ. Тэ алла банд минь гэдэг ингээд ихний юу дуусч штэ. За тэгээ энэний дараа тахилт нь орж ирнэ. Тэгээ одоо тахилтын сонсё. You motherfucking right. You motherfucking right. I'm bitter. You motherfucking right. I'm triggered. You motherfucking right. За дахил бол ерөөхдөө ойлгомжтой богино you motherfucking right I'm better гэх тэ чиний хараал эцэн зөв чиний хараал эцэн зөв I'm better гэдэг нь одоо би бол тэ маш ихээр гомдож гин тэ маш ихээр харуулж гин одоо юу гэдгийг тэ чамд их гомдож гин гэсэн утгатай better гэдэг нь тийм adjective үг. Тэгээд you motherfucking right I'm triggered гэхээр чиний хараал эцэн зөв миний дургу хүрсэн тэ миний юм хөдөлсөн гэсэн утгатай I'm triggered гэдэг нь тэ тэр хүнийг харахаар одоо дургу нь хүрээд өмнө хийжсэн яаж исэн бүх юм бодоод уур нь хүрээддэг гэсэн утгатай. You motherfucking right. Гэт гээд ингээд дуусч байгаа энэ тахилт нь байгаа. Тэгээ яг энэний цаана яваад байгаа back story нь юу байсан бэ гэсэн яг 2016 оны тэ хавраас хойш Big Sean, Jhené Aiko хоёр үүрхэд тэгээд сая 19 оны хавар 4-5 сард байна. Салсан байгаа. Тэгээд яг ерөнхийдөө энэ дуун дээр орж байгаа тэр тайлбарсан Genius дээр байсан юм нь болохоор тийм Jhené Aiko болохоор энэ Big Sean зориулаад энэ freestyle одоо энэ Triggered гэдэг энэ freestyle-ийг энэ дуу хийсэн. Тэгээд бас өөр нэг жишээ байсан яасан гэхээр Jhené Aiko болохоор зүүн гарныхаа тэр булчингийнхаа хойно гэх юм уу те хэний Big Sean-ы шивээсийг хийлгсэн байж байгаа. Тэгээд салсныхаа дараа тэр шивээсийг өөр юм шивээсээр дараад ингээ арилгасан байсан. Бас тэрнтэй холбоотой гэж бас хүмүүс яриад гадууртын сасаасла шуугаалгаа юм байлаа. Тэгсэн Big Sean бас зөрүүлээд сая үзэж 2 сарын өмнө I'm single again гэдэг дуу муу гаргацсан бас тий. Аль талдаа бас сенсацтай ингээл салцсан юм шиг. Тэгээ энэ back story гэж яваад байгаа маа бас энэ дуун дээр. За тэгээ энэ дараа 2 дугаар бодог орж ин тийш одоо бүгдээр орцгоё.
Wanna fuck you right now. I just turned the lights out now. And you know when the sun go down, that's when it would all go down. Been a minute, been a while. Ain't let nobody hit it since you with it. You know you always know what to do with it. But ain't on me and you without you in it. Damn, I'm about to burn this bitch down. Think I need to lie down. Cause I'm not tryna wild out now. But right now. За саний орж ирсэн 2 дугаар байгаа. Тэгээ wanna fuck you right now. I just turn the lights out now. Хөртэй ойлгомжтой би чамаг одоо яг одоо бамбармаар байна. Тэгээ би дөнгөсөө гэрлээ онтраацсан. I just turn the lights out гэх тэ. And you know when the sun go down тэгээ нар доошлоо тэ орой харанхуй болохоор that's when it would all go down хөртэй тэр мөчөд одоо бүх юм ингээд тохиоллоод бүх юм те үргэлжлэдэг all go down гэдэг одоо тийм үстэй яг миний ойлгож байгаагаар те нөр секс их гэл юм шиг. Тэгээ been a minute been a while гэхээр been a minute гэхээр яг нэлээ хэсэг хугацаа өнгөрлөө been a while гэдэг энэ хоёр чинь сэм утгатай. Ain't let nobody hit it since you hit it гэхээр те хамгийн сүүл чамтай би секс хийсэн тэрнээс хойш шинж намайг те хит одоо хит гэдэг нь секс гэсэн утгаар орж байгаа байхгүй. Тэрнээс хойш би хинтэй секс хийгээгүй яа те чамайг ороод гарснаа чинь дараа ямар байсан яг тэр хэвээрээ байгаа гэсэн утгатай. Тэгээ you always know what to do with it гэхээр чи always чи дандаа те одоо миний би одоо юу миний муужгатай юу хийж яхаа чи дандаа мэддэг. But ain't no me and you without you in it гэхээр те чи одоо юу гэдэг хэрвээ чи миний дотор байхгүй бол ain't no me and you гэхээр би болон чи хизээч ингэж хамтаа төгөө одоо цуг ингэж байхгүй одоо тий би чи гэсэн ойлголт байхгүй болно. Unless you inside a mix утгатай юм just damn I'm about to burn this bitch down. I think I need to lie down гэхээр тийм damn би about to burn this bitch down гэхээр би одоо энэ одоо юу гэдгийг энэ болж байгаа үйл явц эсвэл энэ байшин дотор энэ ямар нэг юм дотор бидний ингээд те бүгдийн шатаагаад ингээд бодоо олох гээд байна. I think I need to lie down гэхээр би одоо те тайвшраад ингээд доошоо жоох хөвтэй тайвшрах хэрэгтэй байна гэсэн утгатай яах вэ? Нөгөө секснес амир кайф аваад галзуурах гал дэлбэрхээ шатах гээд байгаа юм уу яа. Cause I'm not trying to wild out now but right now яг тэгэхээр би одоо те wild out гэдэг чи одоо go crazy одоо галзуу солиотой ингэж те юу ч хамаагүй хийж магадгүй гэсэн утгатай орж байгаа шүү. Тэгэхээр cause I'm not trying to wild out now гэхээр би те галзуу солиотой юм шиг юм ааш явар гармааргүй байна. Гэхдээ яг одоо гэдэг 2 дугаар бодог дуусчихин тэгээ энэний дараа 3 дугаар бодог нурж чинь тэгээ одоо тийшээ бүгд 3 дугаар руу орцгоё. Don't know what I'm capable of. Might fuck around and go crazy on cuz. Might fuck around, have to pay me in blood. This ain't the way that you want it. Might catch a case in this bitch. Don't let me catch you face to face in this bitch. Trying my hardest not to disrespect you. After what you did, man, what you expected. You motherfucker. За тэгээ сайн орсон 3 дугаар бодог байгаа. Don't know what I'm capable of. My fuck around go crazy on cuz гэхээр би өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийх боломжтой гэдгээ сайн мэдэхгүй байна гэхээр яг I am capable of dunking the ball in basketball гэдэг би бөмбөгийг бариад ингээд цагаанд ингээд тохож чадна. Capable гэдэг чинь аливаа нэг юм хийх чадах чадамжтай гэсэн утгатай үг шүү дээ. My fuck around go crazy on cuz гэхээр тэгээ одоо my fuck around гэдэг нь болохоор яг хөө тэгээ mess around гэдэг юу энийг яг юу тайлбарлахад чамтай орооцолтой энэ тэр юм болоод янз бүрийн болов I go crazy тийм би одоо янз бүрийн галзууслалт тийм хийж магадгүй. On cause гэдэг нь яг cause гэдэг чинь нөгөө тэг cousin гэсэн үгний товчлол эсвэл gang үг мөгний юугаар болохоор нөгөө creep болохоор нэг cause гэж дууддаг шүү дээ. Тийм тэгээ мань хүүхэн ч бас тэ жижигхэн gangsta шүү дээ бас. Хэдий намхан дарга харагддаг ч гэсэн. Тэнгүүтлээ үргэлжлээд my fuck around have to pay me in blood гэхээр тэг бас адилхан тэ чамтай ингэж байгаад байвал чи надаа тэ буцаагаад төлөө суулж тэ надаа чи цусаар төлж магадгүй гэдэг яг магцлаад орчуул юм байна. Тэгээ яг цаа тайлбарлсан юм болохоор нөгөө чи илээс гаралт илээд зөндөө блод янз бүрийн гангууд байдаг. Тэгээд тэгэл бас нөгөө creep blood гэдэг бас аль gang тийм үгнүүдийг оруулаад үгэн дээр тоглолт хийгээл бас тэр нь явж лана л да. Тэгээ үргэлжлээд this ain't the way that you want it гэхээр энэ бол чиний хүсэж байгаа зам биш ээ. Одоо чи иймэрхүү юмар байнга үргэлжлүүл чи энийг хүсэх хэрэггүй гэсэн утгатай. Тэгээ my catch case in this bitch. Don't let me catch face to face in this bitch гэхээр яг my catch case гэхээр case гэдэг чинь үнцэн утга нь одоо цүнх хавтастай одоо юм хайрцагч юм яг catch case гэдэг нь болохоор нөгөө хавтаст хэрэгтэн болоо те одоо гэмт хэрэг одоо юу гэдэг ирүүсээ гэмт хэрэгтэн болж магадгүй гэсэн утгатай. Энэ мөртэй энэ dispatch гэдэг нь те бас энд ингээд чамтаа таарснараа те тэгээ don't let me catch you face to face in this bitch гэхээр те яг л адилхан те чамтаа чи натаа битээ те нүүр тулж натаа таарлаараа гэсэн утгатай.
try my hardest not to disrespect гэхэд би тэ чамааг ингэж доржлохгүй байхын тулд ингээд байдаг чадлаараа бүх юмараа хичээж байна. After what you did man, what you expected you motherfucker. Тэгээ чиний надаа юу хийсний дараа чи одоо намайг ингэж их гомдоож сэтгэл санаагаар ингэж унгаачаад буцаагаад одоо юу хүсэж байгаа юм бэ? Өөр сайн сайхан хүсэж байгаа юм аа. You motherfucker юу айла бандмен гэдэг. Яг 3 дугаар мөрөнд дуусчихээн. Тэгээд энэний дараа дахилт нь орж дараа нь 4 дугаар мөрөнд бадаг нь орж ирнэ. Тэгээд одоо тийш орцгоё. Tryna let the time fly, yeah. Tryna let the time go by. Tryna let the time heal all. Tryna let the time kill all of our memories. All you meant to me, all that history, all that's history. I'll calm down eventually, fall back eventually. Please call me back eventually, fall back into me, yeah. Maybe I'm overreacting, baby, I don't know what happened. You know all of my bad habits, you know it's hard for me to control that shit, man. Cause when I get mad, I get big mad. Should've never did that, get back. About to feel the wrath of a menace in my bag and my feelings. I'm a bad little bitch, you know. За саяны явсан 4-р бадаг нь байгаа. Тэгээд чи орчуулаа авчаа. Trying to let the time fly, trying to let the time go by. Би энэ цаг хугацаагтай ингэж нисгэж ингээ өнгөрөөмөр байна. Trying to let the time go by. Тэг цаг хугацаа байгаар ингэж үргэлжлүүлмээр байна. Trying to let the time heal all гэхээр тэ одоо цаг хугацаатай бүх юмыг ингэж идгээж ингэж хийхийг би хийх гээд байна. Trying to let the time kill all гэхээр би цаг хугацааг бүх юмыг ингэж үгүйж устгахыг ингэж хүлээгээд байна. Of our memories гэнгэлтэй өмнөх 4 мөрөнд бүгд нийлээд өөртөө тийм бүтээсэн memory одоо дурсамжуудаа тэ цаг хугацаагаар ингэж үгүй гэдэг байгаас утгатай мөрнүүд явуулсан. Тэгээд үргэлжлээ all you meant to me, all that history, all that's history гэд all you meant to me гэхэрч одоо чиний бүх юм тэгээд бидний бүтээсэн бүх энэ түүх тэ одоо дурсамжууд сутгатай гурван мөр. Тэгээ I'll calm down eventually гэдэг би яваа eventually гэдэг чи яваандаа гэсэн утгатай байгаа шүү дээ. Сүүлд нь ч юм уу тэ би яваандаа сүүлд calm down тайвширнаа. Fall back eventually please гэхэд fall back гэдэг яг унах тиймэрхүү утгатай байгаа шүү. Яг энэ дээр орж байгаа тэ буцаа би тайвшираад өөр юм буцаад normal тийм юм дээр яванд очноо гүтлээ call me back eventually fall back into me гэхээр тэ над руу чи явандаа тэгээ буцаага залгаарай тэ fall back into me гэхээр одоо нэгс над дээр буцаж ирээрээ гэдэг маш тэ дөнгөсөө үзий ядаад байснаа гинт буцаад яагаад нэмэгдэн хүмүүс юм ойлгомж байхгүй тэгээд maybe I'm overreacting baby I don't know what happened гэхээр тэ overreacting гэдэг чи одоо ямар нэг юм бүр хэтэрхий хэлээр реакц үзүүлж одоо тэ нэгс сүржигнэх ч юм уу тэ жижиг юмыг том болгож дэвргэх ч юм уу тийм утгатай ба шүү. Би тэ ямар юм энийг одоо босон зүйлийг худлаа дэвргээд тэ одоо хэтэрхий сүржигнээд байгаа байж магадгүй. Хонгор маань би яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Би I don't know what happened. You know all of my bad habits. Чи миний бүх муу тэр habit-уудыг буруу зуршилт тийм юм мэдж байгаа шүү дээ. You know it's hard for me to control that shit man. Чи гэсэн тэгээ миний emotion одоо янз бүрийн буруу зуршлуудыг ингээд контрол хийхэд надаа ямар хэцүү байдгийг чи мэдж байгаа штэ. Хөшөө гэдэг. Тэнгүүтлээ cause when I get mad I get big mad гэхээр ягаад тэгэхээр би уурлахаараа би бүр ингээд big mad бүр амар ууралдгаа тэ нэгэсэнд юу гэдэг тэсэж дэлбэрдэг ааштай үхэх гэдэг юм маш. Should have never did that get back. Чи намайг ингэж намайг гомдоож ингэж нээ сэтгэлийг шархлуулах хэрэггүй байсан маа. Get back та одоо хоошоо яваа буцаад яваа гэдэг маш. Дөнгөсөө хүсээд нааш өрөөд ирсэн яасан. Тэгээ battlefield wrath of menace in my back my feelings гэхээр яг чи одоо та яг wrath of a menace гэхээр wrath гэдэг нь болохоор бас уур хэлэн тиймэрхүү утгатай шүү. Тэгээ menace гэдэг нь болохоор дарангуул хүчрхийлэл түрэнgiйл одоо та хин нэгнээс гарах тийм гэсэн утгатай. Тэгэхээр яг ингээд базаад хэлэнгүүтээ одоо чи миний одоо та хизээж уурлж байгаагаар уурлах тийм уур хэлэн үзий ядалтыг чи одоо мэдрэх гээд байна. Тэгээ in my bag in my feelings I'm a bad little bitch and гэхээр тэгээ in my bag гэдэг нь миний цүнхэд юм шиг миний мөнгө тэ my feelings гэдэг чи одоо ойлгомжтой тийм миний мэдрэмжсэл catch a feeling гэхээр хайртай болох дуртай болох гэсэн утгатай үг шүү дээ тийм I'm a bad little bitch гэхээр би энэ жижигхэн солиотой галзуу хүүхэн байна болгоомжлоорой гэсэн утгатай юм яриад байгаа шиг. За тэгээ энэний дараа outro нь орж ин тэгээд тийш надад бүгд орцгоё. I'm triggered when I see your face, triggered when I hear your name, triggered I am not okay. You need to stay out my way. Triggered when I see your face. Triggered when I hear your name. Triggered, I am not okay. You need to stay out of my way. You need to stay out of my way. Yeah. You need to stay out of my way.
За тэгээ саний авсан тэг төгсгөлийн хэдэн мөр явж байна. Тэгээд орчуулъя. I'm triggered when I see your face, triggered when I hear your name гэхээр тэг ойлгомжтой. Би чиний нүрийг хараад миний юм хөдөлдөг, дургу хүрдэг ч юм уу, эсвэл хайр хүрдэг ч юм уу, хаашаач эргэж болохоор байгаа байхгүй ерөөсөө. Тэгээд triggered when I hear your name тэг чиний нэрийг сонсохоор энэ миний юм хөдөлдөг. Triggered I'm not okay. Би хэвийн бус байна. Юм хөдөлсөн хэвийн бус байгаа. You need to stay out of my way. Чи миний замаас хол байна. Надад битгий харагдаа. Тэгээ олоо чамаа гарахаар юм хөдлөх гээд байна гэсэн утгатай. Тэгээ I'm triggered when I see your face, triggered when I hear your name. За ингээд тавтаа явсан байна. Тэгээ үргэлжлээд you need to stay out of my way. Гэл дуулаа oh yeah baby гэл дуусчихин да. За тийм ингээд дуугаа ерөөхдөө орчуулсан ингээд дуушлаа тийм шинэ айко энегийн дуулсан. Энэс тэгээ яах вэ? Big Sean хаягдсан уу эсвэл салсандаа зориулаад энэ дуу хийсэн юм шиг байна. Тэгээд яах вэ? Тэгэл харавчлаа тэгэл. Сексээс ханаа кайф авах байж гараа дараагийн хүүхэн гэл явдаг нэг бас тэгэл жамр юм шүү. Тэгээ таяа харахаар бас нэг юм жижиг юм бор хайртай монгол хүүхнүүд байдаг те. Танай арай хитрхи жижиг юм шиг метр 50 55 мотон маш те. Мэн зүгээр босоороо. Тэгээд ямар ч дуу орчуулаад тэгээд subscribe хийгээрэй, share хийгээрэй. Одоо нэг 20 мянга хүрэх үзээд шүү бас тэгээд найз нөхөдөө хэлээрэй. Тийм тэгээд цаашаа тараагаараа 20 мянга хүрэхин төлөө урагшаа найзуудаа тэгээд дэмжээрэй. Удахгүй тэгээд ахаад өөр видеогоор уулзъя.